Өнөөдөр бидний ярих энэ бичлэгийн түүх тухайн цаг үед улс орон даяар том шуугиан дэгдэж олон нийтэд ил болсноос хойш жилийн дараа л гэхэд энэ хэргийн талаар телевизийн цоврал гарч мөн хоёрч ном бичигдсэн хэрэг юм. Харин энэ түүхийн нэгэн оролцогч хожим өөрийн YouTube сувгийг нээж одоо болтол болсон явдлын талаар хүмүүстэй хуваалцаж асуусан асуултуудад нь хариулсаар байгаа гэжээ. Энэ бол кино хийгддэг түүхүүдийн нэг бөгөөд амьдрал заримдаа ямар ч кино зохиолоос дутхааргүй үйл явдлуудын зохиогч, найруулагч гэдэг үгийг баталсан тод жишээ юм. Энэ түүх Калифорни мужийн Garden Grove гэх хотод 1985 онд өрнөх бөгөөд Дэвид Браун гэх эрэгтэн гэр бүлийн түүх. Дэвид Браун гэх чинь тухайн үед 32 настай амжилттай бизнес эрхлэгч байсан. Түүний бизнес компьютертэй холбоотой эвдрэл гэмтэл янзалдаг ажил байв. Хэдийгээр Дэвидийн бизнес ашиг орлого өндөртэй байсан ч тэр улам бүр бизнесээ өргөжүүлэн дэлгэрүүлэхийг хичээж илүү их ашиг орлого олох хүсэлтэй нэгэн байсан гэжээ. Харин гэр бүлийн хувьд тэр өнөр өтгөн гэр бүлтэй байсан нь 23 настай залуу эхнэр Линда болон 8 сартай Кристал охинтойгоо эхнэр Линдагийн дүү 17 настай Петти Беллигээс гадна Дэвидийн өмнөх гэрлэлтийн 14 настай Синемон охинтойгоо амьдардаг байв. Эгч дүүс болох Линда болон Петти нар 10 хүүхэдтэй айлын охтод бөгөөд тэдний аав нь эрт өнгөрч ээжтэйгээ дүүнэртэйгээ амьдардаг байсан юм. Харин тэдний хөрш Дэвид Браун охинтойгоо хамт амьдардаг ганц бие залуу байсан ба ажилдаа дарагдан гэр орны ажилд хүч хүрдэггүй байлаа. Дэвид хөршөө олон хүүхэдтэй орлого муутай амьдардаг бэлэвсэн эмэгтэй гэдгийг мэдэх тул ирээдүйн эхнэр Линдагийнхаа ээжид нэг өдөр санал тавьжээ. Энэ санал нь эмэгтэй өөрийн хүүхдүүдээс нэг охиноо тэднийх рүү 7 хоногт хэдэн удаа явуулж гэр орныг нь цэвэрлэж хоолунд хийлгэх санал байсан ба дажгүй мөнгө санал болгосонд эмэгтэй зөвшөөрч том охин Линдага хөршийн рүүгээ явуулж явахар болсон байна. Хэдийгээр Дэвид болон Линда нарын хооронд 9 насны зөрүү байсан ч төд удалгүй тэд гэрэлцгээсэн юм. Хосууд гэрлээд 2 сарын дараа л салж Дэвид 5 дахь удаага өөр нэгэн эмэгтэйтэй гэрэлсэн ч энэ нь мөн л удаан үргэлжлээгүй ба Дэвид Линда 2 хэсэг хугацааны дараа 2 дахь харин Дэвид 6 дахь удаага гэрэлсэн байдаг. Тэдний 2 дахь гэрлэлт хамаагүй тогтвортой байсан бөгөөд хосууд 5 жил хамт амьдарсны эцэст охин Кристал төрсөн юм. 1985 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Брауны гэрийн хаяг дээр цагдаагийн газарт дуудлага ирснээр энэ бичлэгийн гол түүх эхэлж байна. Дуудлагаар цагдаа нарыг ирэхэд Дэвид болон түүний 8 сартай охин Кристал, эхнэр Линдагийнхэн дүү Петти нар тэднийг ухтан авлаа. Цагдаа нар гэрт нь орж 2 давхарт гарахад гунтлахын өрөөнд нь Дэвидийн эхнэр Линдагийн цогц золтсон юм. 23 настай Линда Браун 2 удаа буудуулж нас барсан болох нь хожим тогтоогдсон байдаг. Дэвид цагдаа нарт дараах зүйлсийг ярьсан нь тэр орой Линда Дэвид хоёр баг зэрэг маргаж Дэвид гэрээсээ гарч явсан ба гадуур явж тайвширч байгаад ойролцоогоор цагийн дараа гэртээ иргэн ирэхэд эхнэрийнхэн дүү Петти Дэвидийн охиныг тэрвэрчгсэн гадаа зогсож байсан гэжээ. Петти маш ихээр айсан байснаас гадна Дэвидийн том охин Синемон түүнлүү бууч чиглүүлж занал хийлэн Петтигийн зүгт хэд хэдэн удаа буутсан ч азар оноогүй гэх зүйл ярьсан байна. Энэ буутсан мөрөнч тэдний зочин өрөөний хан дээр гарсан 3 сумны мөрөөр батлагдаж байв. Энэ бүгдийг сонссон Дэвид гэртээ орж унтлахын өрөөнд ороход эхнэр Линда нь сумны шархтаа аль хэдийн нас барсан байсныг олсон гэв. Тэр цагдаа нарт Синемон маш хэцүү хүүхэд байсан. Түүний шилжилтийн нас эхлэх үед бүр л хэцүү авиртай болж удирдлаггүй хүүхэд болсон гэх зүйл хэлсэн юм. Мөн Синемон өөрийн хойд их Линдатай байнга маргалдаж хэрүүл нь хаяа зодоонч болж байсанд Линда түүнийг гэрээсээ хөөж гадаана байх зөөврийн байшинд амьдруулж байсан гэжээ. Тухайн үед Дэвид охиноо хаана байгааг мэдэхгүй байсан гэсэн бөгөөд охиндоо ихээр санаа зовнож байсан юм. Гэвч цагдаа нарт охиныг нь олоход тэмчих хугацаа шаардагдаагүй ба байшингийнх нь ард байх нохооны өрнөөс Синемон охиныг олсон байна. 14 настай охин ухаангүй хэвтэж байснаас гадна өөрийн бөөлжсөн дундаа гартаа цаас атхан хэвтэж байсан нь охины сүүлчийн захидал байв. Энэ захидалд намайг өршөөгөж бурхан минь би түнд гэм хийхийг хүсээгүй гэх утгатай зүйлс бичсэн байсан гэдэг. Төргний эмч нар Синемон охиныг эмнэлэг рүү авч явхад охин замдаа ухаан орж эмч нарт 50 гаруй ширхэг эм уусан гэдгээ хэлсэн юм. Эмч нар охины амийг аварч хэд хоног эмнэлэгт тэнхэрснийхэн дараа түүнийг Линдагийн аллагын гол сэжигтэнгээд цагдаагийн хилцэд аваатсан байна. Байцаалтаар охинч өөрийн гин бурууг хүлээж хойд ихтэйгээд таарамжгүй харилцаатай тул хөнөөсөн гэжээ.
Тэр Линда өөрт нь хайргүйгээс гадна бүр дургүй үзэн яддаг байсан. Өөрийг нь янз бүрийн аргаар гэрээс нь хөөхөр оролддог байсан зэрэг нь Линда хөнөөх шалтгаан болсон гэсэн юм. Синнамон өөр сонголт байгаагүйгээд Линда хэзээ нэгэн цагт өөрийг нь гэрээс нь бүр мөсөн хөөх байсан гихцүүл хэлсэн байна. 1985 оны 8 дугаар сард Синнамон охины шүүх хурал болж тэнд ч охин гин бурууга хүлээн зөвшөөрсөн бол аав Дэвид нь гэрчээр оролцох ёстой байсан ч эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд оролцоогүй юм. Шүүх хурал нийт 5 өдөр үргэлжилж тухайн үед 15 нас хүрчихсэн байсан охиныг 1-р зэрэглэлийн аллагт гин буруутай тооцсон 27 жилийн хорих ял оноосон байна. Охиныг ял авах үед энэ хэргийн талаар сонссон хүн бүр нэг л итгэж өгөхгүй гайхаж байсан гэдэг. Хэдий хойд ээжтэйгээ таарамжгүй харилцаатай байсан ч охин ийм хэрэг хийн гэдэг нэг л бууж өгөхгүй байгаа талаараа хүмүүс хэлж байлаа. Тойргийн прокурорын газрын мөрдөгч Джек Ньювелл гэгч мөн адил Синнамон охиныг алуурчин гэдэгт эргэлзэж байсан юм. Түүний цагдаагийн мэдрэмж туршлага энэ хэрэг нэг л биш байгаа шиг мэдрэмж төрүүлж амар заяаг нь үзүүлэхгүй байсанд хэдийгээр хэрэг хаагдаж гэмт итгээд ялаа авсан ч тэр хэргийг өргөжлөн өөрөө судалсаар байв. Синнамон охины шүүх хурлын дараа төд удалгүй Дэвид Браун даатгалын газраас нөхөн олгуурт $835,000 авчээ. Линдагийн амь нас 4 даатгалын компани даатгалтай байсан нь нийтдээ ийм хэмжээний нөхөн олгорыг нөхөрт нь олгосон байна. Энэ 4 даатгалаас 2 л гэхэд эмэгтэйг алуулахаас 7 хоногийн өмнө хийгдсэн гэдг нь мөрдөгчд тун сэжигтэй санагдсан юм. Нөхөн олгор авсан даруйда Дэвид 2 байшин хэд хэдэн шинэ машин худалдан авч 1986 оны 107 дахь удаа гэрэлсэн нь өмнөх эхнэр Линдагийнхэн төрсөндөө Петти болж таарлаа. Шинэхэн хосууд ямар нэгэн хил амнаас айсан уу хэсэг хугацаанд тэд гэрлэлтэй бусдаас нууж байсан ч төд удалгүй Петти бие давхар болсноор тэд гэрэлснээ хүмүүст мэдэгдсэн гэв. Энэ бүхэн өмнө дурддагддаг мөрдөгч Джек Ньювеллд ил болох үед түүнд бүр сэжигтэй санагдаад эхэлсэн байна. Энэхүү 1988 онд буюу хэрэг гарснаас 3 жилийн дараа мөрдөгч Синнамон охинтой ахин ярилцаж тэр орой юу болсныг лавлан асуухаар болжээ. Эхлээд охин тэр орой юу болсныг бүрэн санахгүй байна. Хэрэг гараад 3 жил болоход ихэнх зүйлсийг нь мартчихж гэж байсан ч Синнамоны аав Дэвид хойд эхийнхэн дүү Петтитэй гэрлээд 2 жил болж байгааг мөрдөгч түүнд хэлэх үед Синнамон үннийг ярьж эхэлсэн юм. Охины хэлснээр хэрэг гарахаас хэдэн 7 хоногийн өмнө эцэг нь түүнд болон Петтид Линда ах нарынхаа хамт өөрийг нь хөнөөж эд хөрөнгийг нь авах гэж байна гэх зүйл ярьсан гэжээ. Тэм учраас алуулахгүй тулд Дэвид өөрийгөө гэр бүлээ орхин хаашаа ч зогтон нуугдах хэрэгтэй болж байна гэх зүйл хэлсэн байна. Энэ үед нь охин нь аавыгаа хаашаа зогтоолохыг хүсэхгүй байгаа хэлсэнд аав нь тэгвэл бид Линдагаас өрсөж өөрсдөө Линдаг хөнөөх хэрэгтэй гэсэн юм. Мэдээж эхлээд охин хүн хөнөөхөд бэлэн биш байсан ч эцэг нь үүний дараа охинтойгоо хуйлахнаа үлдэх бүртээ хэрв аавтай хайртай л бол үүнийг хийхээс өөр зам үгүй гэж ятгахсаар тэр нь амжилттай болжээ. Аав нь охиныгоо насанд хүрээгүй тул хэдэн удаа сэтгэл зүйчтэй уулзах шийтгэл аавна шоронд огт орохгүй гэж итгүүлсэн байна. Харин шүүхийн өмнө охин хийсэн хэрэгтээ харамсаж байгаа мэт харагдуулахын тулд сүүлчийн загтал бичээд амиа эвгүтгэх орлого хийх хэрэгтэй гэх зүйл хэлсэн гэв. Дэвид эхлээд охинтой өөрийнхөө толгойг хальт шүргүүлээд буутах хэрэгтэй. Энэ нь түүнийг өхөлд хүргэхгүй баг зэргийн шарахтай үлдэн гэсэн ч охин энэ аргыг нь дэмжээгүй байна. Энэ үед тэр охиндоо эм уух арга санал болгосон юм. Дэвид охиноо өхөлд хүрэхгүй хэмжээгээр эм өгнө гэд энэ нь Синнамонд ямар ч аюулгүй гэжээ. Охин аавда бүрэн итгэж байсан тул энэ аргыг нь хүлээн авсан ч үнэн хэрэгтээ аавынх нь өгсөн эмний хэмжээ түүнийг жинхнээс нь алах хэмжээтэй байв. Тэгэхээр Синнамон охины аз тарьж нохоон үүрэнд твтгэхдээ тэр бөөлжиж эмнээс гаргаагүй бол жинхнээсээ амиа алдах байлаа. Эцэст нь хэрэг гардаг өдөр буюу 1985 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн орой аав нь охиныхоо өрөөнд орж ирэн өнөөдөр тэр өдөр ирлээ гэх зүйл хэлж гар буу түнд өгсөн юм. Үүнийхээ дараа тэр гэрээсээ явж харин Синнамон охин аавынхаа үлдээсэн бууг барин хойд ээжийнхээ байгаа өрөөг чиглэн явлаа. 14 настай охин хойд ээжийнхээ өрөөнд орж ирэн эхлээд түүнийг гидсэнд нэг удаа буутсан байна. Охин айд сандран өрөөг орхих гэж байсан ч Линда амьсгал хураагаагүй залбирч байхыг нь сонсон эргэн ирж ахин нэмж буутсан гэжээ. Үүний дараа Синнамон доош бууж ирэн Петтид буугаа өгöd өөрөө төлөвсөн ёсоор им ууж нохоон үүрэнд орж гартаа сүүлчийн захиагаа барин хэвтсэн байна. Харин тэр нохоон үүрэнд хэвтэх үед гэр дотор нь ахин 3 удаа буун дуу гарахыг сонссон нь
Пэти хан руу хий буудаж өөрлөн Синнамон дайрсан гих нотлох баримт үлдээж байсан нь тэр байв. Синнамоны мөрдөгчд ярьж өгсөн яриа маш үнэмшилтэй байсан ч Дэвид Пэти хоёрыг шоронд хийхэд хангалттай биш нь ойлгомжтой. Мөрдөгчийн үед дараагийн удаа аав нь шоронд Синнамонтой уулзахаар ирэх үед нь дуу хураагуур биедээ бэхэлж ороод өөрийн ярьсан бүх зүйлдээ нотлохоо ааваараа хэлүүлэх үүрэг өгсөн юм. Энэ төлөвлөгөөч амжилттай болж Дэвид охинтойгоо уулзах үедээ хэд хэдэн ноото зүйлс ярьсан нь дуу хураагуурт бичигдсэн байна. Мөн тэр энэ үеэр охиндоо удахгүй түүнийг шоронгоос гаргаж авна гэх зүйл ярьж хэрвээ тэдний нууц задрвал тэд бүгд шоронд орж Синнамонч гарах нь худлаа болно гэх мэт зүйл хэлсэн юм. Мэдээж аавынх нь охиноо гаргаж авна гэдэг нь ч худлаа зүйл гэдэг нь ойлгомжтой байлаа. Үүний дараа энэхүү цагдаа нарт нотлох баримт гарт нь орж ирснээр Дэвид болон Пэтиг баривчилсан байна. 1988 оны 10 дугаар сард тэднийг барьсан ба Пэти шууд л цагдаа нартай хамтран ажиллаж Дэвидийн хамаг бузар булгайг нэгнийгэнгүй ярьж эхэллээ. Пэти 11 настайдаа анх эгчтэйгээ болон өргөн ах Дэвидтэй амьдрахаар тэднийд ирсэн ба олон хүүхдүүдэд бол Пэтиг эгч нь гэрээсээ авч өөрийнхөө өдөр тутмын гэрийн ажил туслуулангаа ээжийнхээ ачаанаас багч гисэн хөнгөлөх гэсэн шийдвэр байсан гэв. Гэвч удалгүй Дэвид Пэти хоёр учир ургуулж эхэлснээр Пэти 11-т л түүний бараг 2 дахь эхнэр нь болсон байна. Хэрэг гардгаас жилийн өмнөөс буюу Пэти тэднийд амьдраад 4 жил болсны дараа Дэвид Пэтид эгчийг нь буюу өөрийн эхнэр Линдаг зайлуулах хэрэгтэй гэж ятгах эхэлсэн гэжээ. Гэвч тэр болгонд нь Пэти эгчийгээ хөнөөхөөс татгалцсаар байсанд Дэвидэд энэ аргаа хэрэгжүүлэхдээ охиноо ашиглах санаа төрсөн юм. Дэвид хэрэг гардаг өдөр охиноо илүү шийдэмгий зоригтой байлгахын тулд мансууруулах бодисч өгсөн нь Пэтигээс тодорхой болсон байна. Аимшигт эцэг Дэвид баригдах үедээ өөрийгөө баларснаа ойлгосон ч түүнд өөрийгөө аврах эцсийн бөгөөд адгийн төлөвлөгөө төрсөн юм. Шоронд байхдаа Дэвид Джонс гэх хоригдлоо тун дотн нөхөрлөх болсон нь тохиолдол биш байлаа. Джонс гэх чинь хэдхэн хоноод суллагдах нэгэн байсанд Дэвид түүнд $10,000 санал болгосон байна. Джонсын хийх ёстой зүйл гэвэл Дэвидийн хэргийг орхилгүй сайн дураараа ухсаар байгаад хэргийг нь илрүүлсэн мөрдөгчийг хөнөх ёстой байснаас гадна ямар нэг жижиг гэмт хэрэг хийн охин Синнамоных нь байгаа шоронд ороод түүнийг хөнөх эмэгтэйг олж энэ ажлыг амжилттай зохион байгуулвал мөнгө нэмж өгөхөөр тохирсон юм. Джонс ч түүний энэ саналыг хүлээн авч Дэвидийн маягаар өөрийгөө хэрэгээс мултарч дөнгөнө гэж бодсон байжээ. Гэвч энэ удаад Дэвид азгүй байж Джонс гэгч нь өнөө хэрэгтэй хоригдлын дүрээр шоронд мөрдлөг хийж байсан цагдаа болж таарсан юм. Энэхүү Дэвидэд тулгаад байсан ял дээр хүн алуулахаар захиалсан гэж ял нэмэгдэн очихын тодорхой болсон байна. Эдгээр хэрэгүүдийн шүүх хурал 1990 оны 4-р сард болж Синнамон болон Пэти нар Дэвидийн эсрэг мэдүүлэг өгсөн бөгөөд шүүгч Дэвидийг маш аимшигтай хүн гэж уулга алдан шүүгч өөрөө хүртэл түүнээс айж байна гэх зүйл хэлжээ. Удаан үргэлжилсэн шүүх хурал дуусах үед Дэвид Брауныг түүнд тулгсан бүх зүйл ангид буруутай тооцож бүх насаар нь хорих ял өгсөн юм. Харин Дэвидийн тухайн үеийн эхнэр Пэти 4 жилийн хорих ял сонсжээ. Дэвидийг ял авсны дараа Синнамоны хэргийг ахин нягтлж үзээд 7 жилийн дараа буюу 1992 онд түүнийг суллсан байна. Энэхүү Синнамон анх авсан 27 жилийнхээ 7-д нь шоронд суугаад 21 настайдаа суллагдсан юм. Тэр ахин хууль зөрчөөгүй ба цагдаагийн алба хаагчтай гэрэлсэн байна. Харин Пэти ялаа эдэлж 25 наснда суллагдаж өөрийнх нь хоригдож байсан хорихын хамгаалагчтай гэр бүл болсон юм. Дэвид Браун шоронд 24 жил хоригдож 2014 онд 61 настайдаа нас барсан гэдэг. Линда болон Дэвидийн охин Кристлийг Дэвидийн ээж өсгөж Кристлийн ээж автын ослоор нас барсан гэж хэлсэн ч охин өннийг 13 настайдаа мэдсэн байна. Кристл охин том болоод өөрийн эцэг нэгт эгч Синнамон болон нагаз эгч Пэтиг хайж эхэлсэн юм. Охин тэднийг болсон хэрэгт буруутгахгүй гэсэн ба тэднийг бүр мөсөн уучлсан. Одоо харин харилцаа холбоотой баймаар байгаа гэх зүйлс өөрийн Facebook хуудсанд бичжээ. Кристл хожим өөрийн YouTube сувгийг нээж тэнд гэр бүлийнхээ хэргийг ярьж энэ хэргийн талаар хүмүүсээс ирдэг асуултуудад хариулсан бичлэгч нэг биш удаа оруулсан юм. Ингээд өнөөдрийн гэмт хэрэгтэй мөрдлөгтэй түүх өндөрлөж байна. Та бүхэн санал сэтгэлдээ комментоор хуваалцаарай. Удахгүй шинэ бичлэгээр уулзалт болно. Баяр таа.